Эх орны 408 зохис бүтээн байгуулалт өгүүлж, хөгжил цэцгэлэлтийг түүчилж байдаг барилгын компаниудыг уулзах цэг нь Барилга Экспо. Барилга Экспо олон улсын хэмжээнд хөгжиж, цар хүрээнд жил ирэх бүр хэлсэн. Вебсайтаар нэгдээд бараг сарын дараа анхны барилгын үзэсгэлэнг зохион байгуулж хийжсэн. Тухайн нэг байгуулагдсан 2017 оны хавар бид нар дараалуулаад 3 тийм жижиг үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн. За бидний хувьд болохоор үзэсгэлэн гэдэг ойлголтыг өгөхөөс гадна яаж үзэсгэлэнд амжилттай орох юм те? Яаж энэ үзэсгэлэнд энэ 4 өдрийг яаж үр дүнтэй байлгах юм? Богино хугацаанд хамгийн өндөр борлуулалт хийх боломж бол үзэсгэлэн юм гэдэг ийм ойлголтыг өгөхийн тулд ажилчдыг хөгжүүлэх хичээдэг байсан. 300 орчим компанийг хамруулад 58 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж гин гэдэг маань үзэсгэлэн эргээд өөрөө энэ богино хугацаанд ямар өндөр үр дүн ач холбогдлыг барилгын компаниудад өгж гин гэдэг ийм харагдаж байгаа. Хэрэглэгчид өгж байгаа үнцийн талаас нь харах юм бол тэр 200-300 компанийг нэг дороос нэг өдрийн дотор мэдээлэл авах юм боломж олж гин гэдэг маань нийгэмд өгж байгаа бас том үнц юм гэж бол ойлгож байна. Барилгын компаниуд хооронд нууцлдаг, худалдаа авах хэрэглэгч нарыг хооронд нууцлдаг. Мөн барилгын компани нэгнээс суралцах бие боломжуудыг бол байнга бий болгож яадаг, хөгжих нэмэр болж яадаг. Тэгээ энэ дээр мэдээж хэрэг цаг хавар намар гэдэг хоёр яг зөв үйлрэлүүдтэй ярина. Худалдагч болон худалдаа авагч нар нэг дур цуглараад энэ үед бол бүгдээрээ бүх компаниуд өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг нэг дор өөрөөсөнд нь харьцуулах, худалдаа авагчлал харьцуулах боломжуудыг бас бий болгосон байдаг. Эхлээд бол энгийн оролцоод явдаг байсан. 17-оос 18 онд бидний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Мандала хотхон энэ төргээд. Тэгэхээр тухайн хотхон дээр бол бид нар барилгын экспо дээр хамтарч ажиллаад тэгээд боломжийн үр дүнтэй худалдан авалтуудын өсөлтүүд энэ төрийг үзүүлээд тэгээд энэс хойш байнгын ажиллах нь өөрөө үр нөлөө сайтай байна гэж үзсэн байдаг. Үнийн хувьд, чанарын хувьд, өнгө үзмжийн хувьд, байршийн хувьд бүх бүтээгдэхүүн нэг дор байдаг учраас тухайн хэрэглэгч өөрөө тэр дундаас сонголтууд авах боломжийг бий болгосон байгаа. Үзэсгэлэн яармаг дууснаас хойш 1-2 сарын дараа хүртэл борлуулалтын идэвхтэй үе маань дуусахгүй сонирхогч худалдан авагч маань ярьдаг, сонирхдаг, залгадаг энэ идэвх нь буураагүй л байдаг. Үзэсгэлэнгийн үеэр холбогдсон гэд зөндөө олон хүмүүс ирэх сарууд ч гэсэн байнгын ирдэг. Барилгын салбараас гадна монголчуудын хувьд, Улаанбаатарчуудын хувьд ялангуяа үйл хөдлөхөөрөнгө, орон сууц, барилгын материал сонирхогчдын хувьд үнэхээр хүсэн хүлээдэг тийм үзэсгэлэнгүүдийн нэг болсон гэдэгтээ одоо бид марахын аргагүй болсон байна. Барилга экспо, хаврын үзэсгэлэн, намрын үзэсгэлэнд бол бид нар бас тогтмол оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд маш олон хэрэглэгчдэд нэг цэг дээрээс хүргэх ийм боломжуудыг олгодог. Барилга экспо үзэсгэлэн дээр бид нар оролцож 4,000-аас 10,000 ширхэг хүмүүст бүтээгдэхүүнээ хүргэдэг. Тэгэхээр энэ бол барилга хэмээн бол манай бизнестэй бол салшгүй нэг холбоотой хэсэг юм аа. Энэ барилгын салбар нь нэг талдаа нэг салбар юм шиг мөртлөөд дотроо бол 100 гаруй салбарыг хардаасаа дагуулдаг их том ам бүл байгаа. Энэ ам бүлийн мэдээллийг шуурхай, хурдтай мөн орчин үеийн дэвшилтэд технологиг ашиглаж сайт, үзэсгэлэн гэж энэ олон арга хэлбэрээр ингэж олон түгээж салбартаа ингэж нөлөө үзүүлж байгаагийн гол ач холбогдол бол гарч байгаамаа. Барилга юмны хувьд гэвэл үндсэндээ нэг үйл ажиллагаа маань вебсайт, сэтгүүл, тэгээ барилга экспо, ивент арга хэмжээнүүд гээд үндсэндээ ийм тулгын 3 чулуу дээр тогтож явж байгаа. Энэ нь өөрийн гэсэн нэг хэрэглэгчийн давуу талтай, өөрийн хүрээлэлтэй болсон энэ арга хэмжээнүүд байна. Тэгээ энэ 3 маань нийлэхээр маш их тийм хүчтэй хэрэгсэл болж чаддсан байна гэдгийг бид бас ойлгосон. Ер нь энэ барилгын салбарт томоохон төсөл хэрэгжүүлж байгаа, томоохон үйлдвэрлэл эрхэлж байгаа
бүхий л компаниуд бидэнтэй хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгчид маань. Энэ бүгд маань яг бид тэдний өмнө хариуцлага хүлээдэг. Та бүгдийн одоо тэр маркетинг зар сурталчилгааг бид төмөнд түгээн, салбарынхандаа түгээн, зорилттой хүмүүстэй түгээн гэдэг энэ яг амлалтаа биелүүлдэг учраас бидэнд итгэж одоо маш олон барилгын салбарын компаниуд маань хамтран ажилладаг. Энэ өнгөрсөн 15 жил бол хамтран ажилласан, хамтдаа хөгжсөн 15 жил гэж би бол боддог.